өглөөний мэнд манайха 8 сарын 26-ны өдөр болсон байна. Ташкент хотын вокзал дээрээс train station дээр одоо ингээд галт хэрэгээр явах юм байна. Самарканд руу 4 цаг явдаг гэж. 4 цагийн сар явах юм байна. За, train station дээр хүмүүсийн зүгээр ингээд энгийн байгаа. Арс англиар ярьж байгаа юмнуудыг амар сайн ойлгоод байгаа. Хүмүүс өөр хүмүүс хоорондоо харилцаж байгаа. Тэгсээр нь яг над дээр тулаад надаас асуулт надтай юм ярих үед би бүр юу ч мэдэхгүй биш юу ч ойлгохгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ миний техникний когнитив танилмтгүй ажиллагаатай холбоотой танилмтгүй алдаа болж харж байгаа. Юу гэхээр би яг зүгээр айгүй хайгаад би чадах мэдэх болов гэсэн хайцаасаа болоод яг хүнтэй англи орсоор ирж чадахгүй. Тэгтээ ойлгоод байна. Тэгээ яг надад тулахаар бас паникт орохоор ойлгохгүй болчиход. Тэгэхээр би энэ хайцаасаа салах хэрэгтэй байна. Тэнтэйг ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. За энэ хурдны галт тэрэг нь бол 157-оос 160 км/цагийн хурдтай явдаг. Ташкентээс Узбекистаны Самарканд хот руу нийтдээ 4 цаг 10 гаруй минут явдаг. Тэгэхээр нэлээд олон километрийг маш хурдан дундаа ямар ч зогсолтгүйгээр явж байгаа. Тэгээд ийм хүрхэ снэк өгд юм билээ. Кофетэй. Селфеттэй найралтай кофетэй тэсний юм бүлжиг шиг. Тэргүй шиг. Хүрхэл юм. Могоноор явахаар нэг өртөө болгон дээр зогсоод хамгаалттай байдаг ахнаар байдаг шүү дээ. 5 минут зогсгоосон тооч дээр зогсоод тэгсэн чинь гадаад ер нь бол Монгол гэж нэг ялгардгүй юм байна. Зүгээр л сайхан хамгчин юм уу те. Хүн л гэдэг утгаараа ер нь нэлээд төсөөтэй байна. Баганыхан багцаа. За. Багаан багцаа дээрээс хөллөө. Одоо Самарканд хотод ирсэн байна. Самарканд одоо Советский гэдэг нэртэй бодлоо. Тэгээд бодол дээр очиод юм зэгцэлжээ. Тэгээд Монголоос сая юу Монголоос нэгцэг багш маань ирсэн байгаа. Тэгээд Монголоос бит хоёр хилцаад зочин ихтгэл бусад артем шилжлэгийн хурал сонирхолтой үйл явдлууд бидний хүлээж байгаа хаа гэдэгт найдаж байна. Сайн нэг Узбек хүү миний гайд гинэ. Тэгээд волонтер хийх гэж тэгээд бүгдээрээ хөдөлж Самарканд хотын Багаан багцаа. Манай монголоор бол вагон вокзал. Багаан багцаа буюу галт тэрэгний бодлоос хөдлөж байна. Намын утсан чухал. Тэгээд Самарканд хотод маш халуун байна. Очень жарко. Просто амар нар шараад тэгээд доороос нь ингээд төөнөд. Би ер нь бол маш харлж байгаа юм шиг мэдэрч төрж байна. Гэхдээ надад соцролсон гайг байх гэж найдаж байна. За Самарканд хот маань ер нь бол нэлээд ийм халуун, дулаан уур амьсгалтай. Моднаас нэг өргөстэй мөргөцсөн байна. Ямар мод юм бол да. Тэгээ ер нь амар цэвэрхэн нэг чоггүй. Тэгээ нөгөө нэг миний яриад цус зайлуулах шүү бас тийм харагдчихээн. За би найжгаар бүр амар тод томруу нартай харагдсан чинь. Ус зайлуулах шүү. Гэтэ энд тэгтээ ус зайлуулах шугам амар их байгаад байдаг хэрнээ бороо орд юм уу? Бараг бороо ордгүй шахав. Надад л намайг ирснээс хойш бороо ороогүй. Бидний оролцсон Shark Paranama гэдэг постэр явуулсан. Хот нь яг л гайхалтай тэр энэ барилгуудын юм ямар хөөр. За ингээд 5 хоног барилах бодолтой ирсэн байна. Одоо бодлоо харуулъя. За ийм бодлоо. Доор жоохон үлэгдлээ гэхдээ би нэг ачаатай тэм шиг ийм л юм явж байна да. Ийм л зулгаантай.
Нэг удаа арай л өмнөх бодлыг удаа хамаагүй гоё юм гэдэгхгүй. Гэтэ өмнөх бодол маань ч гэсэн хөрхөн лсэн л та. Энд юм яа та энд нэг хаалгатай дэлгэцтэй зургтай байна ингээд боддаг юм бодол байна. Сагрын мистер Батнам гэж байна. За одоо ингэж жоох юмнуудаа янзлаа. Тавхин ёо. Ингэ тавьчих юм. Амар ядарлаа. Үгүй ядарлаа ч өмнөхөө бодвол хамаагүй дээр л байлаа л та. Гаргаж тавиад миний хувцас ч амар сүртэй шүү дээ. Тэр миний хувцас жоохон тэнэлгэхгүй болвол. Тэгэхээр 7 цагаас нээлттэй гэсэн. Тэгээ нээлтэн дэрийг болох юм бүгд харцгаая. За одоо болохоор цаанд түрүүн цаанд орсон. Одоо нээлт рүү явах чинь бид нар энэ амар халуун болохоор юм сайн байж явчихлаа. Асыг наачглаа. Cloud 9-аас авсан юм аа. Монголд нэгт наагаадах шаардлагагүйсэн чи үндэ айгүй. Энд бол яг наахаар биш. Тэг яг хэрэгтэй үедээ хэрэгтэй зүйл авсан байна. Одоо болохоор бид нар нээлт рүүгээ явна. Энэ хүмүүсийн нээлт энэ орны тоглолтыг үзнэ. Тэгээд ийм хөөрхөн надаа ийм өгсөн. Эгчтэй баярлаа. Буудлын ингэж дэлхийн 70 орноос зочид төлөөлөгчд оролцогчид эрдэм шилжлэгийн хуралд оролцох энэ гиндээс гадаадын энэ урлаг судлаач, соёл судлаач болгон сэтгүүлч нар ирсэн байна. Олон улсын сэтгүүлч нар ирсэн. Тэгээд одоо хүмүүсийнхаа за ийм урилга өгсөн ЮНЕСКОгийн бүртгэлтэй ивэлд орж зохион байгуулагддаг ийм Shark Taranal гэдэг тийм уралдаан олон улсын хөгжмийн дуу хөгжмийн фестивал байна. Регстан комплекс гэдэг одоо маш сонирхолтой, маш гоё газар руу явж энд бас тэмцээн маань болох байгаа. За бид нэр одоо буудлаасаа гараад манай их цэцэгч маань хоёр уулзч нэг илгээ твтэж байна. Монголоор ярьсан чи ямар сайхан те. Тий би ч нөгөө өмнөх өдөр дөрүлээд ирсэн байсан болохоор гадуур нэлээ. Наад мамаа. Hi, say hi. Зэндаалмас. Та удахгүй одоо энд нээлтэн дээр нь бид нэр тоглолт үзнэ, үндэсний тоглолтын үзнэ гэсэн. Тэгээд нээлтэн хөтөлбөртэй тийм сонгогдол хөтөлбөртэй явж байна. Başını karandidiler, dana ükəm yar yar, qara qosh ükəm yar yar. Ko'rsat qoshingni men bir ko'ray, kunduz qosh ukam yar yar. Ko'rsat qoshingni men bir ko'ray, kunduz qosh ukam yar yar. Qoshimni ko'rib nima qilasiz? Siz akajonim yor yor, yana akajonim yor yor. Qaldir g'ochning
Montenegro. Montenegro. Maroc. Kunduz qosh ukami yor yor ko'rsat qo'shingni men bir ko'ray kunduz qosh ukami yor yor Qo'shnimni ko'rib nima qilasiz siz akajonim yor yor yana akajonim yor yor qaldirg'ochning qanotini ko'rmabmidingiz yor yor naqqoshlarning qalamlarin ko'rmabmidingiz yor yor За өглөөний мэнд манайхаа. За өчигдөр буюу 26-ны өдөр орой 19 цагаас Самарканд хотын Регистан гэдэг энэ гайхалтай эртний одоо аль одоо Төмөр хааны Бат хааны үеийн тэр гайхалтай бүтээн байгуулалт болсон тэр эрчим энерги шингэсэн гайхалтай сонирхолтой тийм газар яг нээлт нь болсон Узбекистаны одоо бүхий л том урдаа барьдаг чуулгууд, гранд театруудын уран бүтээлч, хөгжимчид, бүжигчид, дуучид ингээд маш олон сайхан уран бүтээлчдийн өөрсдийн тоглолтыг үзлээ. За тоглолтод болвол ер нь бол 86 орноос энэхүү Shark Tannery гэдэг тэмцээнд оролцох гэж одоо олон зочид төлөөлөгчид хэвлэл мэдээллийн одоо дэлхийн хэвлэл мэдээллийн ажилтнууд хүртэл ирж байгаа юм билээ. За тэгээд энэ тэмцээн болохоор ер нь миний ажигласнаар олон улсад Узбекистан улсыг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжаад түүх соёлоо баттгах энэ үйл ажиллагаа бол маш том одоо алхамтайгаар, зоригтойгоор хийгдсэн. За мөн төдийгүй Узбекистан улс өөрсдөө юм дуу хөгжим дуртай, бүжиг наадам дуртай ийм хүмүүс юм байна. Энэ өөрийнхөө үндэсний тэр онцлогийг шингээсэн ийм соёлын наадмуудыг маш том зохион байгуулдаг. Энэ наадмууд нь олон орны олон уран бүтээлчид өөрсдийнхөө өв соёл одоо тэр язгуур гэж хэлж болохоос бүхэл зүйлүүдийг бол танилцуулах гэж ирдэг юм байна лээ. Тэгээ яг тэр зүйлүүд нь бол харагдсан. Тэгээд хамгийн гол нь тэр хүмүүсийн аялал жуулчлал болон гадаад харилцаа тэгээд бизнес, эдийн засгийн түншлэл асуудал дээр яг соёлын одоо энэ элементүүдийг ашиглаад соёлын энэ cross cultural буюу энэ хоёр соёл олон соёлуудыг хооронд нь ингэж харьцуулж, харж, үзэж, тэдгээрээс баясаж, санаа авч, бас тэдгээрт санаа өгч юм олон зүйлүүдийг шингээсэн юм сонирхолтой наадам байсан. Олон улсын эв найрамдлыг дуу хөгжим гэх нэг одоо хэлээр бүгд өөр хэлээр ярьдаг. Ч гэсэн тэнд ойлголцож байгаа юм юу вэ гэхээр яасаа дуу хөгжим байсан. Дуугных нь үгийг ойлгохгүй ч гэсэн тэр дуучны хоолой, тэр дуучны дуугаралт өнгөө авч байгаа микрофонтой харьцаж байгаа, тайсан дээр байгаа нь өөрийгөө илэрхийлж байгаа хөгжимчдийн тэр их бас хөгжим аппаратур тэр бүх одоо гахалтай хөгжмийн зэмсгүүд яаж тоглож байгаа юм тэр нь бол бүр маш гоё. Үгээр хэлшгүй тийм сонирхолтой. Тэгээ нөгөө нэг ороход утсараагаад авцсан учраас бид нэр ер нь бол яг ингээд яаж чад гоё бичлэгүүд хийж чадаагүй хүн ингээд нөгөө хэвлэл мэдээллийн ажилтнууд гэдэг нэг хүмүүс байсан. Тэр хүмүүсээс нь гуйгаал ингээд өгөөч зураг аваад өгөөч миний мэйл рүү явуулаад өгөөч гэх их мэдчлэн тийм ярианууд өнгөрсөн. За тэгээд яг энэ нэг дуу хөгжим ялангуяа хөгжим гэдэг яг нэг үгээр одоо нэг хэлээр маш сайн ярилцаж, маш сайн холбогдож connection үүсгэж болж чадсан. Тэгэхээр биелгээ dance connection маань
ганцхан одоо өөрсдийн өв соёл, өөрсдийн Монгол өв соёл гэхээс илүү тэгэхээр дэлхийн энэ хүн төрөлхтний өв соёлыг судалж эргээгээд тэр зүйлийг түгээн дэлгэрүүлж тэр зүйлс суралцаж тэр зүйлсээс бас санаа өгч санаа авч ингэж нөгөө манай Билгээ Dance Connection-ы яг гол нууц болсон өөөлөмжлөлийг дээдлэн хүндэтгэн судалж орчин үеийн цаг хэлбэрт энэ өв соёлыг яаж дэлхийн соёл болгож түгээн дэлгэрүүлэх үү одоо экспортлох буюу гадагш нь одоо тэр соёлыг танилж түгээх үү гэдэг ийм одоо алсын хараа одоо эрхэм зорилготой бидний хувьд бол яг үйл хэрэгээ бүтээгээд явж байгаа юм шиг санагдаж байгаа надаа. Тийм ч одоо зүйлүүдийг бас ярьж байгаа. За тэгээд энэ тоглолт эхлэхийн өмнө бол саунд чек нь бол бүр маш мундаг. Яаж саунд чек хийдэг вэ гэхээр ерөөсөө тэр үзэгчдийн суудал дээр баруун жигүүрт нь зүүн секторт нь доотлолт нь зүүн доотлолт нь тий. За тэгээд гатан талт нь. За тэгээд яг тэр хөгжимчдүүд тэгээ бүр их цаана бүр цаана бүжигчтэй гэх ингээд бүх саунд инженер нь бүх газар ингээд яваад бүгдийн шалгаж байгаа. Бүгдийн сонсож байгаа. За инженерист тэр дуурайд үзээрэй. Бас өнгөө дуургаараа. За тэрийгэ дуургаараа. Тэр гитарыг дуургаараа. Тэр хөгжмөө дуургаараа ингээд бүр нэг бүрчлээ. Тэгээ бүр хоор байж байгаа. Хоор мист хороо дуул гэд ингээд бүгдийн шалгаж байгаа. Надад бүр амар сонирхолтой. Маш мэргэжлийн профессионал ингээд юмд хандж байгаа хандлага тэр урлагт хандж байгаа хандлагыг бол би тэр хүмүүсээс бол олж харсан. Тэгээд тэр дууралт бол ерөөсөө л яг чивч зүтсэн юм шиг. Амар гой цэвэрхэн. Ерөөсөө пар гэсэн юм юу ч байхгүй. Ямар ч уйлсан, хайлсан, хятансан, гяхарсан тийм юм ерөөсөө байхгүй. Тэр тухайн дуучдын дуу хоолойг ямар гой гаргаж эффектийг өгч чадчихна. Тэр хөгжимчдийн хөгжмийг яаж гой өгч чадчихна. Бүр үнэхээр гайхалтай. Саунд чек тэр саунд инженерийн хувьд тэр үнэхээр одоо хэлүүлэлтгүй бүр маш гайхалтай байсан. Би бол Монголд яг үнэндээ тийм тоглолт үзээгүй. Би тийм тэгж саунд чек хийдэг хүмүүсийг хараагүй. Тэгж үнэхээр тийм тоглолтод би одоо эсвэл Монголд очиагүй байх. Гэхдээ монголчууд маань бол хөгжиж байгаа, гоё болж байгаа. Гэхдээ бид нар бас суралцах зүйл бол их байна. Саунд чек гэдэг юм дээр бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид нэр тэнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Бид нар мөнгө хийх хэрэгтэй гэдгийг манай ихэнх продюсерууд энэ урлаг соёлын ивент үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүс маань анхаараач. Монголд байгаа цөөхөн эдийн саунд инженерүүдээ гайгүй цалингийн өгөөд, гайгүй мөнгөний өгөөд ажилуулаач гэж би бол үнэхээр дотор бат. Яг тийм юм дотор баттсан юм лээ. За тэгээд дараагийнх нь бол хөгжимчдийн гүйцэтгэл тэр хөгжмийг шиглүүлэлт бол үнэхээр гайхалтай. Тэр хэдхэн хөгжмийн зэмсэг байна. Нэг холон биш заяа. Одоо тобаарч үлээ тэр нэг доомбор шиг хөгжмийн зэмсэг байгаа. Нуман татлахтай нэг хөгжим байгаа. Тэгээд лимп байгаа. Тэгээд ийм ханг пан бишээ бөмбөртэй. Тэгээд хальт хил хоор оруулж ирж илээ. Тэгээ нөгөө нэг симфони оркестртай. Тийм байсан. Тэгэд үнэхээр сонирхолтой байсан. За тэгээд Кыргызстан, Узбекистан, Хятад энэтхэг гэх мэтчлэн маш олон орны соёл одоо тэр бүжгүүдийг, хөгжмийг, дууг нь бас их одоо дуулж тэр олон соёл бол биднэрт байдаг шүү. Бид нар чаддаг шүү. Бид нар энийг хийдэг шүү гэдэг энэ зүйлийг харуулсан. Дараа нь гэрэлтүүлэг бол үнэхээр гайхалтай. Тэр хөгжим болгон тэр одоо би одоо энэ дээр бичлэгээр гаргана тэр Регстан гэдэг газар бол ерөөсөө л эртний тэр сүм хийд. Тэр эртний чулуун байрлагууд дээр ингээд тусж байгаа гэрэл, дуугаралт нь ерөөсөө үзэгдэл, харагдалт тэр презентац бол үнэхээр гайхалтай. Одоо та бүхэн энэ бичлэгээс харж байгаа. За тэгээд утас оруулаагүй. За найруулга холбоос нь бол маш гоё. Тэгээд тэр хөгжим дуунууд, бүжгүүд хоорондоо солигдчих. Ялангуяа бүжгийн холбоосууд маш гоё. Бүжиг нь бол тэр чигээрээ хүнээр зоддсон амар их юм олон хүнтэй. Тэгээл ерөөсөө ингээл жирс ансамбл ер нь бол дайжгүй маш гоё байсан. За тэгээ балет хийдэгс, балет бүжгэлж исэн, опера дуулж исэн. Бид нэр бас тоглолдог шүү. Найруулга ерөнхий найруулга хувьд бол эхлээд бүр язгуур өөрсдийн язгуураасаа эхлээд ингээд явж дунд нь орчин үе болоод орчин үеэсээ балет болоод тэгээд орчин үе бас яваа. Тэгээд буцаад ардын урлаг нөгөө Узбекистаны ард түмний дунд сэтгэлд нь хоногсон одоо ардын дуунуудыг folk songs
тэднийг дуулаад тэгээд хамгийн сүүлд нь ёслолын бодлого хийгээд төгссөн ийм сонирхолтой бөгөөд гайхалтай ийм тоглолтыг нээлтийг бид нэр үзлээ. Тий. За ингээд бид нэр өглөөний цайгаа уугаад өнөөдөр конференцтэй дэлхийн олон орноос одоо хөгжим дуу урлаг судлалын ухааны доктор профессорууд бол ирж илтгэлээ хэлцүүлэхээр энд хүрэлцэн ирсэн байгаа. Энэ Shark Tank-ийн тэмцээний хамгийн гол хэсэг нь бас нэг гол хэсэг нь бол яалтчгүй эрдэм шинжилгээний хорлоо байгаа. Тэгэхээр бүгдээ тэрийг сонсцгоё. За өглөөний цай нэг юм байна. Би гэхдээ яг нөгөө талаас нь явчихлаа. Энэ бодол яг өмнөх бодлоос нь хамаагүй гоё. Ваа, классно. Эндээс би энэ цагаас амар гоё заа. Энэ яг сайн бас амар. Блиний байсан. Тэгээ энэ дээрээс омлт өөрсдөө омлт хийгээд идэж болох юм байна. Ийм гоё талхнууд байна. Йоо, гурилын өвчтөй надад тал их маш гоё. Энэ тэр хүмүүс ямар гоё. Наш бодол атил ийм лабитэн байна. Lakin macalimden yüzde havuzun fiyatı tağlayım Nige köbüzün içe katlakin macalimden yüzde havuzun fiyatı tağlayım Yaşlı içemine hastadan duyumdan o Nabık yıkayım bu ibağlayım Bana За бид нэр дараагийн саунд чек газар тагаа явж байгаа тоглолт газар тагаа. Тэгээ нөгөө нэг ёо маань статус шиг маань бүр ийм нари юм аа. Гоё юм аа. Say hi. Зя манайха тоглолт болох газар ирсэн байна. Тоглолт болох газар маань ийм гоё. Регистан гэдэг энэ Узбекистаны энэ гайхалтай сүм тойр одоо түүхийн соёлын бие дүү болсон гайхалтай ийм газар одоо энд тоглолтоо хийх юм байна. Яг энэ төвд нь хүмүүсийнхэн дэргээд зочид олон орны жуулчдын өмнө яг нэг гайхалтай юм үзэх нэ. Энэ бол ерөөсөө маш гоё ингээд ерөөсөө яг л ингээд техник технологиор хийсэн юм шиг л эртний ийм барилга байж маш гоё үзэсгэлэнтэй харагддаг. Энэ дээр нь гэрлэнүүд айгуух гоё гарч ирдэг. Тэгээ одоо манай олон орны уран бүтээлчд маань ингээд саунд чек хийх гэдэг ингээд сууж байна. Би сая хэсэг жоохон юмудаа үзэж байгаа. Одоо миний яриа болог байна. Тэгээд ийм байна. Бүр ийм газар. Ийм газар тоглолт маань болох нэ. Ийм сүрхий. Монгол улсын тоглолт харагдаж байна. ЮНЕСКОгийн ивэлтээр болдог Shark Tank гэдэг. Тараналрэ гэдэг. Энд болох нэ. Ийм олон улсын хөгжмийн фестивал болж байна. 86 орны цочрол төлөөлөгчид ирсэн. Нийтдээ дэлхийн яг нэг улсаас нэг уран бүтээлч оролцохоор юм болсон байна. За би нарийнхаа хаалт гэдэг чинь нарийнхаа нэр сонирхолтой хаалт нь харуулъя. Баг миний дур. Оо, столич тасалт. Oh my god, ini гитнэ. Тэгээд юу вэ? Басан хүмүүс байна. Рис авшамы. Что такое? Паста. Картофельный. О, это шуль. Это шульный суп.
Замын оройн бол амталсан будаа. Столичный салат тэгээд ишүүл тэгээд наваа цайтай. Ийм орчинтай. Одоо л идчихэв. Узбекистаны нарны юм. The stage, Batbayar Batnyam, solo performer from Mongolia.